За бид Дундгов аймгийн Дэлгэр цагт сумд ирсэн. Дундгов аймгийн Дэлгэр цагт сумын одоо аймгийн аварга малчин Эрдэнэ төгс гээд айл тэрээд. Тэгсэн чинь энэ айл бүр янзтай заяа. Одоо энэ хараа. Ерөөс Улаанбаатар хотын аашгил бүр хотын байрны аашгил маш тав тухтай гоё орчинд амьдарч байна. За ингээд сахилгаанаа бол энэ нарны сэргээгдэх эрчим хүчээр бүр 100% шийдсэн. За тэр малынх нь хотыг харуул. Тэр мал нь юм байна. Одоо малынх нь хорон тэр харагдчихээн. Тэгээ хоёр гэр байна дээ тэнд. Тэгээ энэ хүн бит хоёр анх манай сурагчдыг хараад энэ багийн төвийн байшин юм байна гэд ирсэн чинь бүр айл юм. Тэгээ энэ айл бүр үнэхээр тав тухтай. Яг л одоо нөгөө хөдөө хотын ялгаа ерөөсөө энд алга. Энд байшингаа өрөөд нэг жил гарan болж байгаа ингээ ийм малчин айл байна. За орж би та бүхэндээ бас сонирхолтой. Тэгээ хөдөөд ийм бас тав тухтай гоё амьдарч бас болж гинэ гэд. За ингээд улаана халаалтаа яаж хийсэн бэхэр ийм нам даралтын зуухтай байна хараа. За юм байна. За энэ сая нөө гадаах нарны эрчим хүчнийх нь батарей. Эсвэл одоо хянах самбар нь энд харагдчих байна. За ийм гоё. За тэгээ энэ хайл одоо бүр уловч юмсч харин шүү дээ. Уловчаа яалаа. За уловчаа юмс итгэе. Гэрийн өмнөөс зөвшөөрөл авч бичлэгээс хөдөөний айл шүү дээ. Хөдөө өвлжэн дээр байгаа айл шүү дээ. Сонх мохоор бүр ингэж харагдчих шүү дээ. Ямар гоё саруулах юм. За ингээд гэрийг харуулъя. Ийм сайхан тав тухтай. 3 өрөө байр шиг юм байна. За ингээд цахилгаанаа бүрэн шийдсэн учраас энэ хайл одоо ингээд өвлжэндээ байгаа айл шүү дээ. Ингээд 0 дотроо 0-тай, партай, тэ бойлертай усна. Эндээ ингээ усандаа орчд юм байна. Хуваалгын машина ажиллуулчихна. За ингээд хөргөгчтэй. За шинэ цагийн одоо ийм айгуу сайхан тогтсон айл байна. За гэрийн эзэн бол малдаа явсан байгаа юм байна. Гэрийн эзэгтэй бол сая энд байж байлаа. Бид нар энд ирж бас таарлаа. За ингээ хөдөөд бас ийм сайхан тоглог амьдарч байгаа. Дундгов аймгийн Дэлгэр цагт сумын Харьяат аймгийн аварга малчин Эрдэнэ төгс гэдэг малчин айлынхаас хүргэлээ.